сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонд танилцж байна. Багш сурагчдад хичээл сургалтын өндөр амжилт хүсье өрөөе. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын гишүүн Мөнх сайхан Мандхай инх хамгааллын нараас 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх хэсэг асуудлыг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангах, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлэх, сурвалжигчдын эрүүл мэнд, зан үйл, сургуулийн орчныг төрөөс анхаарах хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуулийн төслийг боловсруулсан бөгөөд хуулийн төслийг баталснаар сургуулийн орчинд сурвалжигчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, аливаа өвчин эмгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавихтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Хуулийн төсөлд сургуулийн орчинд эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, сургуулиар дамжуулан сурвалжигчийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг тусгажээ. Монгол Улсын засгийн газрын 2016 оны 59-р тогтоолын 4-р хавцралтаар батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон гарах зардлын тооцоо хийх аргачлалыг баримтлан сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталснаар улсын төсөвт 16 тэрбум 201 сая 908 мянга 595 төгрөгийн зардал шинээр үүснэ гэж хууль санаачлагчид үзжээ. Хуулийн төслийг парламент захим хуудаст байршуулж иргэд олон нийтийн санал авч байгаа болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Зулбахаар Саран Чулуунаар хуулийн төсөл нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн зохицуулалттай хэрхэн уялдсан талаар улсын их хурлын гишүүн Ган Хүлэгнаар бие даасан хуультай байхын хэрэгцээ шаардлага бий эсэх, улсын их хурлын гишүүн Зулбахаар Гал Одрах Болорманаар шинээр бий болж байгаа чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлын тооцоо хийсэн эсэх, санхүүжилт төсөвт үүсэх ачааллын талаар улсын их хурлын гишүүн Иргэдэл Гал Одрахнаар сургуулийн орчинд тавигдах нэмэлт шаардлага нь сөрөг үр дагавар үүсгэх эрсдэлтэй эсэх, улсын их хурлын гишүүн Гал Одрах Ган Хүлэг Хэрлэнаар хуулийн үйлчлэлд хамаарах бусад төвчний сургалтын байгууллагын талаар асуулт асууж хариулт авсан. Түүнчлэн улсын их хурлын гишүүн Гаммаа бусад хуулиар зохицуулсан харилцааг бие даасан хуулиар зохицуулах нь хуулийн давхардал үүсгэсэн эсэхэд судалгаа хийсэн эсэх, зардал үр өгөөжийн харьцааг бодиттой үнэлсэн эсэх талаар улсын их хурлын гишүүн Иргэдэл сургуулийн орчны болон хүнсний эрүүл ахуйн харилцааг дэлгэрэнгүй зохицуулах боломжтой эсэх, мөн хяналт, шалгалт, төлөвлөлт хариуцсан субъектийн ялгааны талаар улсын их хурлын гишүүн Саран Чулуун дотор байрны асуудлыг хэрхэн тусгасан талаар хүүхэд хамгааллын тогтолцоо хамтарсан багийн үйл ажиллагааг хэрхэн сайжруулах талаар улсын их хурлын гишүүн Бум Очор үе тэнгийн дээрлэлтийг зохицуулсан заалт бий эсэх, улсын их хурлын гишүүн Гал Одрах сургалтын орчим норматив стандартыг хангах асуудлыг хэрхэн тусгасан талаар улсын их хурлын гишүүн Найдлаа сурвалжигчид ноогдох хувьсах зардлын бүрэлдэхүүнд үзлэг шинжилгээний зардал багтсан эсэх талаар мөн сургуулийн захиралд шинээр бий болж байгаа нэмэлт чиг үүрэг оновчтой эсэх талаар улсын их хурлын гишүүн Ган Хүлэг дархлаажуулалтын хяналттай холбоотой зохицуулалтыг нэмж оруулах боломжтой эсэх, хүүхдийн дасгал хөдөлгөөн урьдчилан сэргийлэлтийг дэмжсэн зохицуулалтын талаар улсын их хурлын гишүүн Болормаа хууль хэрэгжснээр 5 жилийн дараа гарах бодит үр дүн өөрчлөлтийг хэрхэн харж байгаа талаар улсын их хурлын гишүүн Хэрлэн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах зохицуулалт тусгагдсан эсэх талаар тус асуулт асууж хариулт авлаа. Хуулийн төсөлтөд холбогдуулан улсын их хурлын гишүүн Гаммаа давхардал үүсгэсэн зохицуулалтыг хасах, мөн шинжлэх ухаан суурилсан тооцоо судалгаатай үнэн зөв мэдээлэлд үндэслэн зардал үр өгөөжийн бодиттой наривчилж тооцох хуулийн
төсөл батлагдсанаар сургалтын байгууллагын үйл ажиллагаанд ачаалал нэмэгдэх тул санхүүжилтийн бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай талаар Улсын их хурлын гишүүн иргэдэл хуулийн агуулгыг хүүхдийн эрүүл байлгах асуудлын суурь болсон анги дүүргэлтэд чиглүүлэх, сургуулийн орчинд үе төнгийн дээрлэлтээс сэргийлэх боломжийг бүрдүүлсэн зохицуулалт тусгах, түүнчлэн хуулийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг хиймэл оюун ухааны платформыг ашиглан хийх шаардлагатай байгаа талаар Улсын их хурлын гишүүн найдлаа тус хуулийн төсөл нь салбар дагнсан хандлагыг халахад нөлөөтэй. Иймд хуулийн зохицуулалтыг оновчтой болгох замаар давхардал хийдлийг арилгах шаардлагатай талаар тус санал хэлсэн. Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2% саналаар хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8% саналаар зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8% саналаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 77.8% саналаар тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцгийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн талаарх хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга найдлаа гэжээ. За баярлалаа. За ажлын